тоолын систем сэдвийн тухай үзнэ. За хичээлийн зорилго маань тоолын системийн төрөл, тоолын системийн ялгааг мэдэх зорилготой. За тоолын системийн төрөл нь 2-ын тоолын систем, 8-ын тоолын систем, 16-ын тоолын систем, 10-ын тоолын системүүдийг мэдгэнэ. Хичээл эхлэхээс өмнө багш нь бяцхан асуулт асууя. За бид амьдралынхаа туршид ямар цифрын төслөмжтойгоор тоог боддог вэ? Тгээс 9 хүртэлх цифрын төслөмжтойгоор тоог бодож тоон дээр үйл хийдэг гэсэн. За тоог төгсөл бичиг болон тоон дээр үйл хийх дүрмүүдийн системийг тоолын систем гэнэ. За үйлдэлүүдэд юу явах вэ? Нэмэх, хасах, үржих, хуваах, зэрэг дэвшүүлэх, квадрат язгуур гаргах гэх мэт. Багш нь гэх мэт гэж олон математикийн үйлдэлүүд байгаа. За эдгээр үйлдэлүүдийн төслөмжтойгоор тоон дээр үйл хийдэг гэсэн. За тоолын системийн төрөл. За бидний сая тгээс 9 хүртэлх цифрүүдийн тусламжтай тоон дээр үйл хийдгийг юу шилдэг вэ? 10-ын тоолын систем гэнэ. 10-ын тоолын систем. Тэгэхээр бид нэр тоолын системийг мэддэг байна гэсэн үг тийм. За дараагийн тоолын системийн төрөл. Техник гэсэн хоёрхан цифрын тусламжтайгаар тоон дээр үйл хийж байгаа бол үүнийг 2-ын тоолын систем гинэ. 8-ын тоолын систем. 8-ын тоолын систем тгээс 7 хүртэлх цифр оролцсон байх бол үүнийг 8-ын тоолын систем гэнэ. 16-ын тоолын систем. 10-ын тоолын системийг тгээс 9 хүртэлх цифр нэмэгдээд A, B, C, D, E, F гэсэн 6 үсээр нэмэгдэж 16-ын тоолын системийг үүсгэдэг. За тоолын системийг ялгааг танихдаа өнөөдрийн хичээлдээ тоолын системийн нэмэх үйлдэлээр багш нь ялгааг тайлбарласан байгаа. За 10-ын тоолын системийн үр дүн хараарай. 10 тэстэй нэг 8 10 2-ын тоолын системдээ сүүлийн цифр 1 дээр нэмэхээр 10 гарч ирсэн. 8-ын тоолын системдээ сүүлийн цифр 7 дээр нэмэхээр 10 8 гэдэг цифр байхгүй учраас за 16-ын тоолын системийн F үсэг сүүлийн цифр маань 1-ийг нэмэхээр 10. За эдгээр тоолын системүүдийн үр дүн яг нь ижилхэн байна тийм ижилхэн байна. 10-ын тоолын системдээ бид нар ялгааг яг нь бичигдэхгүй тийм 2-ын тоолын системдээ бинари гэсэн үгний эхний б үсгийг багш нь улаанаар тэмдэглэсэн байна. Энийг ялгахтай ашиглах нь за 8-ын тоолын системдээ октав О үсгийг 16-ын тоолын системдэр хексагийн H үсгийг яг нь тухайн тоолын системүүдээр ялгахад ашиглана. За яаж ялгах вэ? Тэгэхээр багш нь эхний үсгүүдийг дандаа томоор бичсэн мэт те үүнийг сайн ажиглаарай. Хаана яаж ялгах нь гэдэг. За 10-ын тоолын системдэр ялгаа байхгүй. 2-ын тоолын системийн 2 гэсэн үгний бинаригийн б үсгийг улаанаар бичсэн те тэрийг тухайн тоолын системийн сүүлэнд тавьдаг байна шүү. За 8-ын тоолын системдэр О үсгийг тухайн тоолын системийн өмнө нь 16-ын тоолын системдэр мөн ижилхэн тухайн тоолын системийн өмнө нь тавьдаг байна. Эдгээр тоолын системүүдийн тоонуудыг тоолын системүүдэд ялгана. За эхний тоо болохоор 980 гэдэг тоо тийм. Энэ бол тгээс 9 хүртэлх цифрээр хэлбэрждэг 10-ын тоолын системийн тоо байна. За энэ мөн ижилхэн 10-ын тоолын системийн тоо. За бид нэр тгээс 9 хүртэлх цифрээр л яг нь 1, 10, 100, 1000-ийн орон гэх мэт цаашлаад тухайн цифрүүдийг давтагдах журмаар оронгуудыг үүсгэж ашиглаж байгаа. Энэ бол 10-ын тоолын системийн тоо. За энийг бид нэр юу гэж харж байна? 701 гэж харж байгаа 10-ын тоолын систем тийм. За хэрэв өмнө нь Ö үсэг байгаа. Энэ Ö үсэг байгаа шүү. Энэ Ö үсэг маань 8-ын тоолын системийг илэрхийлж байгаа. Октав буюу Ö үсэг. За энэ тоо маань зөвхөн юунаас бүрдсэн байх нь техник гэсэн хоёрхан цифрын тусламжтайгаас үүссэн тоо байна. Үүнийг 2-ын тоолын систем. Арийн тэмдэглэл болохоор Б үсэг. За энэ Б үсэг маань бинаригийн Б үсэг гэх тийм 2-ын тоолын систем тоо. За энийг одоо ингээд 2-ын тоолын систем, 16-ын тоолын систем, энэ мөн 16-ын тоолын систем, 8-ын тоолын системийн тоо байх нь, 10-ын тоолын системийн тоо байх нь, энэ юу байх нь
8 дэх энэ 16-ийн тоолын систем, энэ 2-ийн тоолын систем, 10 дэх, 8 дэх, 16 дэх гэх мэт яг тоолын системүүдийн тоонууд байна гэсэн. За үүнийг багш нь 4 баганд болгон хуваагаад ангилсан байна. За эдгээр тоонуудыг ялгаад тоолын систем ангилаараа ингэж ангилах нэ гэсэн. Тоолын систем гэж үлээ тоон дээр үйлчлэх дүрмүүдийн систем. Нэг тоолын систем гэдэг тийм. За дараачих нь тоолын системийн төрлүүдийг нэрлэе. 2-т 8, 16, 10-ийн тоолын систем гэсэн төрлүүдтэй байна. За тоолын системийг хэрхэн ялгах вэ? 2-ын тоолын систем дээр тухайн тоолын систем дээр яг нь бие үсгийг тухайн тоолын системийн ард талд нь, 8-ын тоолын систем дээр өө үсгийг тухайн тоолын системийн өмнө нь, 16-ын тоолын систем дээр хекса буюу ээж үсгийг тухайн тоолын системийн өмнө нь бичиж ялгадаг байна. За гэрийн даалгавар төгтөдөө эдгээр тоонуудыг тоолын системээр нь ялгаж ирээрэй.